Сайн байцгаана уу? 52 дугаар сургуулийн 12-ийн дээнгийн сурагч Мөнх Насан байна. Өнөөдөр би та бүхэн Nomadik Comics болон мэдээллийн хамтарсан бүтээл болох Бомбартай анимашныг танилцуулах гэж байна. 2015 онд гарсан энэхүү богино анимашн нь 13 минутын урттай бөгөөд Монгол аж ахуйг ардын үлгэртэй хослуулсан хүүхэлдэйн богино кино юм. Уг анимашн нь хөдөлгөөнд комик буюу уламжлалт комикийн зураг, самбар, ярианы бөмбөлгийг хөдөлгөөн дүү эффекттэй хослуулсан дижитал хэлбэр юм. Комик болон анимацийн хослол. Самрууд нь бүрэн мультфильм шиг биш, харин бага хэмжээний хөдөлгөөн орно. Уг анимашн продюсер Тамир, комик зохиолчор Эрдэнэбаяр гэх хүмүүс ажиллажээ. Бомбартай анимашн 2015 онд 8 дахь удаагийн олон улсын манга аваардын 46 улсын 317 бүтээлээс шилдэгээр шалгарсан гайхамшигтай хөдөлгөөнд комик билээ. Мөн Бомбартай анимашн нь 7 цуврал байдаг. Одоо би та бүхэн хөдөлгөөнд анимашныг хэрхэн хийдэг үйл явцыг харуулна. Хөдөлгөөнд анимашн нь санаа ба зохиол дээр тулгуурлаж хийдэг. Дуу ба төлөвлөлтийг хамгийн ихэнд гүйцэтгэв. Харин дараа нь үйлдвэрлэл буюу зураглал, хөдөлгөөн оруулалт эхэлнэ. Бүх зураглал, хөдөлгөөн оруулалт хийгдсэний дараа өнгө, эффект хийгдэх ба хэрэл сүйдэг болон тусгай эффект хамгийн чухал хэсэг юм. Хамгийн сүүлд эвлүүлэг дуу хөгжим, эвлүүлэлтээр орох ба платформод бэлэн болсон анимашнаа нийлүүлснээр бидний санаа нийлмэд хүрдэг байх нэ. Нэг ясандаа товчор ихтэл санаа, цагуул, storyboard, дуу, хөдөлгөөн, эвлүүлэг, бэлэн анимашн гэсэн дараалал нэ. Ингээд би та бүхэнд Бомбартай анимашныг танилцууллаа. Та бүхэн хөдөлгөөнд анимашны талаар багахан ч болон ойлголттой болсон гэдэгт би итгэлтэй. Баярлалаа. Хаалаа хандсан маш их баярлалаа. Баяртай.